Улсын хурлын төсвийн байнгын хороо энэ мягмар гарагийн хуралдаанаар 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх хэсэг асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг ерөнхийлөгчийн иргэний оролцоо эдийн засгийн бодлогын зөвлөлт дашд орж танилцуулсан юм. Энэ төслийг анх 2014 оны 10 дугаар сард өргөн барьсан байна. Төсвийн тухай хууль, төсвийн тогтворжуулалтын тухай хууль болон даатгалын тухай хуулиудад өөрчлөлт орсон. Улсын хурлын төсвийн байнгын хороогоор дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс төслийн нэр томьёо, хуулийн хэрэгжих хугацаатай холбоотой саналууд гарсны дагуу хуулийн төслийг дээрх өөрчлөлтүүдэд нийцүүлэн дахин боловсруулсан талаараа танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан улсын хурлын гишүүн Даваа Сүрэн, Ган Хуйг, Хүрлбаатар нар асуулт асууж хариулт авсан юм. Хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан 4 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нягтлан бодох бүртгэлийн тухай болон аудитын тухай хуулиудын шинжилсэн найруулгын төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Харин нийслэл хотын албан татврын тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад зарим гишүүн татвар нэмгийг эсэргүүцэн байр сууриа илэрхийлж байлаа. Хуралдааны төгсгөлд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүдийн олонх нь дэмжиж, хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсноор Улсын хурлын төсвийн байнгын хорооны мягмар гарагийн хуралдаан өндөрлсөн юм а.